дараагийн бичлэгтээ тутам аврал би одоо нөгөө богино бичлэг болохоор ер нь шууд ингээ ярьсан намрын болов гэж бодоод ингээ яриад байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэг маань болохоор би бас сонсож байгаагүй сонирхолтой юм сонссон байхгүй юу. Ийм нэг өдөр хүнд ингээ таарах юм бол ер нь бол ямар ч үйлдэл хийхгүй хамгийн айдуу тухтай 50-аараа өнгөрөх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ энэ нь болохоор өөрийгөө хамгаалах хамгийн том хамгаалт юм аа гэж бас хэлсэн байсан. За тэр нь юу вэ гэхээр биднийг хамгаалдаг одоо сахиусан тэнгэр гэх юм уу одоо бидний хамгаалдаг одоо сүнсэн бие гэж байдаг шүү дээ. Сүнс гэж байдаг те бидний ямар нэгэн байдлаар хүн болгонд одоо нэг хамгаалдаг одоо сүнс гэх юм уу сүнсэн бие гэх юм уу байдаг гэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт тэр сүнсэн бие нь болохоор амардаг өдөртэй гэсэн юм байгаа. Тэгээ тэр амардаг өдөр нь болохоор мөрийн ари одоо нөгөө нэг ингээд хүчээр ямар нэгэн үйлдэл хийгээд ингээд сэтгэл санаа тавгүй байсан ч өөрийгөө ингээд нэг тийм хүчлээд авах шаардлагагүй тийм өдөр байдаг гинэ. За тэгээд тэр амардаг өдөр нь аль болох одоо тавтаа тухтай айдуу тайвнаар цагийг одоо өнгөрөх тий аль болох үйлдэл хийхгүй байх гэдгийг өөртөө анхаарах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Та нар ер нь тэр биднийг хамгаалдаг ямар нэгэн заавал юм нэг хамгаалдаг сүнс ч юм уу ямар нэгэн зүйл байдаг гэдэг чинь итгэдэггүй. Би бол итгэдэг байхгүй. Бид нэр ингээд харж идэг, хамгаалж идэг. Тэр харж хамгаалж байгаагийнхаа үндсэн дээр амьдрал дээр ч гэсэн янз бүрийн одоо зөв зүйлүүдийг гаргаж идэг, бий болгож идэг гэж боддог байхгүй. Тэгээд тэр биднийг хамгаалдаг тэр одоо хамгаалтын сүнс маань ямар үед ер нь биднийг илүү их ингээд хамгаалдаг байдалд идэвхждэг вэ гэдгсэн чинь хувь хүн өөрөө ингээд маш гоё ээлдэг, эерэг, инээмсэглсэн одоо амнаасаа гоё үг гаргасан ч юм уу тийм үеүүдэд ингээд улам ингээд үүрэг хариуцлага одоо улам илүү гүйцэтгэдэг гэх юм уу хамгаалтынхын тэр чанар нь улам илүү сайжирдаг гинэ сонирхолтойгоц. Тэгээд эсвэргээрээ одоо сөрөг болохгүй муу үг ингээл хэлээл те бусдад муу хорон санаа гаргаал ингээд ах тусам нөгөө нэг хамгаалах тэр хүчин чадал нь гэх юм уу одоо маш их сул дорой болоод хамгаалах одоо үүрэг нь унцдаг, доройтчдаг гинэ. Тэгэхээр нөгөө бид нар хамгаалт нь сайн байж чаддггүй. Тэгээ аль болох эерэг гоё байхаар юм болдгоо гэдэг. Тэр чинь нөгөө бид нарыг хамгаалж байгаа зүйлийг маань хамгаалт нь хүртэл маш сайн ингээд сайжирч яадаг гинэ. Тэгэхээр энэ бас ингээд бодууштай зүйл юм шиг санагдсан байхгүй юу? Бид нар ингээд мэдээд байгаа юм шиг мөртлөө ингээд тэр нь их бас анзаарч ойлгодгоо. Тэгэхээр одоо нөгөө хамгийн сайн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа үе маань үүрэг гүйцэтгэх боломжтой үе маань ерөөсөө бидний эерэг аль болох инээмсэглсэн зөв хүн байхад л ерөөсөө бидний тэр хамгаалт маш одоо өндөр үүрэг оролттой ингээд хамгаалж чаддаг. Тэгэнгүүт сөрөг байхаар ер нь бол муухай тий муу санаа юу гэдгийг одоо хорон санаа тэгэл амнаасаа муу гаргасан хин нэгэнд одоо гомдлсон энэ төр байхаар идэвхтэй үүргээ гүйцэтгэж чадах болчдөг гинэ. Тэгээ энийг бүр амар сайн тогтоож аваад аль болох өөртөө ингээд бодож үзвэл бас зүгээр юм болов уу гэж бодож байна. Үргэлж уг нь ингээд биднийг хараад ингээд бид нартай ингээд ойрхон ерөөсөө одоо ингээд байж ах ч гэсэн бид нарыг ингээд хараад хамгаалаад ер нь бол үргэлж хамт байж идэг юм байна л да тэр хамгаалдаг зүйл маань. Тэгэхдээ тийм үед хэрвээ та би те бид нар бүгдээрээ ингээд өөрөөсөө сөрөг янз бүрийн үг үйлдэл ингээд гаргаж явах юм бол нөгөө хамгаалтанд нь орж таа болчдөг гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд сонирхолтой түрүү хэлсэн шиг тэгээ энэ хамгаалдаг одоо сүнс гэдэг юм уу сахиусан тэнгэр гэдэг юм уу энэ хамгаалдаг одоо бид нарын хамгаалт маань амардаг өдөр байдаг гинэ. За энэ өдрийг нь яаж мэдэх вэ гэхээр бид нар ингээл нэг өглөө босохоор юуч ямар нэгэн тийм нэг амар шалтгаан байхгүй мөртлөөсөө нэг цаанаасаа бухимдаал ингээд нэг тийм уур хүрээл те юм бүтэхгүй байгаа л ч юм уу ингээд өглөөнөөс л нэг юм болохгүй байдаг өдөр байдаг шүү дээ те. Тэгэхээр тийм өдөр ерөнхийдөө бол за миний нөгөө хамгаалж байгаа хамгаалтын одоо сүнс маань ер нь бол амарч байгаа юм байна. Амралтын өдөр юм байна гэж ингэж яг өөрийгөө нөгөө гоё болгоод тайвшруулаад тэгээ аль болох тэр өдөр хүчээр ингээд үйлдэл хийгээл хин нэгэнтэй муудаал ингээд ерөөсөө өөрийгөө ингээд нэг тийм шавхаал те хүчлээд авах шаардлагагүй. За ийм өдөр байгаа юм байна. За би одоо ингээд аль болох айдуу тайван амгалан байдлаар өнөөдрийг өнгөрөөё. За тэгээд
илүү үйлдэл ер нь хийхгүй байхыг хичээе гэж өөртөө ингэж сануулж өгөх хэрэгтэй гинэ. Тэгээд гол нь нөгөө амарч байгаа хамгаалтынхаа сүнсэнд за 51 өдөр сайхан амраач гэдэг юм одоо тийм нэг одоо бид нэр өөртөөгөө яар гэдэг чи ер нь бас тэр хамгаалж байгаа сүнстэйг л ярьж байгаа гэсэн үг гэж би ойлгоод байгаа байхгүй. Тийм болохоор 51 өдөр сайхан амраа би зүгээрээ одоо дайжобу дэс гэж хэлээд ингээд би өнөөдөр ингээд өөрийгөө ингээд гой байлгаж чаднаа. Чи одоо тавтаа тухтаа амраа гэдэг тэр ингээд мэдрэмжийг өгөхөөр бид нарыг хамгаалж байгаа тэр сүнс маань ингээд бас нэг өдөр ингээд ер нь яг тодорхой хэмжээний жилд одоо 365 хоног бид нартай ингээд байнга хамт байдаггүй тодорхой хэмжээгээр ингээд амардаг өдөр байдаг гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр өдрүүд нь ингээд за амарч байгаа юм байна гэж ойлгоод одоо аль болох өөрийгөө айдуу тайван байлгах сурах гэдэг ийм зүйл бас яг одоо бидний энэ бодит амьдрал дээр байгаа энэ бие хүн гэдэгт бас их чухал байдаг гинэ. Тэгэнгүүт одоо бидний нөгөө тэр амарч байгаа сүнсэн бие маань илүү дараагийн өдрөн те ирч хүчтэй илүү одоо нэг чадварлаг болоод үүрэг хариуцлага улам илүү ингээд гүйцэтгэж өгдөг гинэ. Тэгэхгүй ингээд тэр өдөржингөө юунаас болцсон яатсан ингээл бухимдаал өнгөрөөчдөг тий амар хэцүү болчтой. Тэнгүүд нөгөө энерги нь унаал хамаг юм сүрэг болоод маргааш нь ч гэсэн нэг тийм энерги мутаал байгаа штэ. Тэнгүүд хичнээн нөгөө хамгаалтын сүнс маань амраад буцаад ингээд бид нарыг хамгаалах гэсэн ч гэсэн хамгаалт нь сул хэвээрээ л байдаг гэсэн ийм нэг ойлголт байгаа байхгүй юу. Сонирхолтой мөртлөө энэ бас бид нартай амар уялдаа холбоотой юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр өөртөө ерөөсөө нэг тийм сонин өдөр байх юм бол за өнөөдөр нэг яаралгүй бай, тайван бай. За айдуу тайван өнгөрөө илүү үйлдэл хийхгүй бай. За зүгээр ингээл нэг тийм тавараал байж гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юмыг сануулад өгчвөл бас их зүгээр л юм шиг байгаа юм л да. Юу яач вэ? Яагаа ингээд байгаа ингээл те юм болгонд ингээд бухимдал уурлаад тахгүй тэрийг бас ингээд өөрсдөө хянж чадна гэх юм уу. Тэгж чадахгүй болохоор улам л ингээл хадгаал, улам л сандраал, бухимдаал те тэнгууд тэндээсээ улам нервтэл, стресстэл тэгэл дагаал бүх юм бүтэхгүй байгаа юм шиг ер нь тэгээд болоод идэг штэ те. Тэгэхээр тийм өдрөө ер нь л ингээд гоё айдуу тайван хүлээгээд авах боломжтой юм болов уу гэж бодоод байна л да. Тэгээ өдрийг гоё өнгөрөөгөө сурчуулах зүгээр байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр нөгөө нэг зөвхөн өөрийгөө л бодохгүй одоо нөгөө тэр бас сүнсэн бие бодоод нь штэ тий хамгаалж байгаа тэр сахиус нэгэр бурхан тэнгэрээ бас бид нэр бодоод нь штэ за чи 50 амраа нэг өдөр ч гэсэн зүгээрээ би гээд ингээд тэр хүнд хайрлаж байгаа юм шиг тэр мэдрэмжийг гаргаж өгч байгаа гэж байгаа хгүй тэр бусдыг хайрлаж байгаа юм шиг мэдрэмжийг ингээд бид нэр хэр их гаргаж өгнө хэр их бусдыг бодож байгаа юм шиг сэтгэл өөрөөсөө илэрхийлж өгнө тий тэр чинээгээрээ бидний тэр энерги өөрийгөө улам илүү одоо нөгөө хүчтэй хамгаалж байгаа хамгаалт болж өгдөг гэсэн юм уу байгаа юм л да. Нэг тийм яг хоо итгэдэггүй хүмүүст бол жоохон сонирн байж магадгүй ч гэсэн яг хамгаалдаг одоо ямар нэгэн зүйл байдаг гэж итгэдэг хүмүүс бол иймэрхүү байдлаар бас өөрийгөө тий гоё өдрийг сайхан өнгөрөх боломжоор хангаад за тэгээд гоё хайрлах сэтгэлээр одоо тэр хамгаалж байгаа зүйлдээ хандах юм бол улам илүү биднийг хамгаалдаг зүйл маань хүчтэй одоо үүргээ маш сайн гүйцэтгэнэ л гэсэн ийм ойлголт юм байна гэж бодсон. Тэгээд маш гоё сонирхолтой мөртлөө хэрэгтэй сэдв байсан болохоор та бүхэнтэйгээ хуваалцлаа. За тэгээд дараагийн хавшлгаар дахин уулзцай баярлалаа.